Юу байна хөө? Зэ сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр аяллаа маань хамгийн ихний өдөр. Тэгээ бидний хамгийн ихний очих газар бол Цагаан сувраг. За Цагаан сувраг нь Улаанбаатар хотоос 420 км зайд Дундгой аймагт байдаг. Байгалийн сайхан тогтцтой, хад хасахтай газар байдаг байх нэ. Тэгээ Цагаан суврагт хүмүүс юу хийдэг вэ гэхээр очиж зураг зөндөөхд харуулдаг. Би ч гэсэн зөндөөх зураг дарж бичлэг хийсэн байгаа. Зөндөө олон бичлэг хийсэн, хамтдаа үздэцгээе. Одоо хотоос гараа явж гин. Би тэгээд Улаанбаатар хотоос өглөөний 6 цаг гэж гарсан байгаа. Өнөөдөр тэгээд 5 сарын 24 Улаанбаатар марафон болж исэн. Тэгээд зөндөө олон хүмүүс самаар гүйжилээ. Зэ тэгээд олон юм яриад яг бичлэгэндээ орцгоё. За хотоос дөнгөж гараад явж гин. Энэ супермаркет дээр ирээд уухандны ус газ авлаа. За тэгээд гоё аялах хаа. Тэгээд цаашдаа тэгээд бичлэг юм байна. За аялаад одоо Дундгойд ирсэн. Хээр хоол хийж идэх гээд байж юм. Одоо эхний очих газар бол 500 км Улаанбаатараас 500 км Цагаан сувраг дээр очино. Тэгээ дараа хонгорын ис орно. Ер нь бол гоё нөө. Яа, иймэрхүү байдалтай хоолоо хийж идэж байна. Энэ газын бэлтгэн дээр ус тавиад энэ газын бэлтгэн дээр ингэж салхинаас хаагаад будаа агшаагаад тэгээ ингэ ширээтэй өдрийн хоолоо хийж идэж байна. За хоолоо хийгээд идэж дууссан. Одоо буцаад замдаа гарах гэж байна, хөдлөх гэж байна. За Цагаан сувраг дээр ирсэн. Нэгэн цаг Цагаан сувраг нь далайн орол байсан гэж үздэг юм бэлээ. Тэгээд иймний улаан өнгийн, улбар шар өнгийн тод гоё өнгөтэй харагдаж байгаа. Дээрээс нь Цагаан сувраг маань доороо могоотой гэж хүмүүс их ярьд юм бэлээ. Аялж байгаа хүмүүс айхан бол могооноос болгоомжлоорой. За Цагаан суврагаас доош уруудах зам нь бол нэлээ эвгүй байд юм байна. Тэгэхээр ковбой готлоо өмсч ирсэн. Ер нь бол их зөв шийдвэр болжээ. Өө энийг хартаа шүү дээ. Мангартаа. Чихний хар орох. Цагаан сувраг. Гайхалтай байгальтай газар байна уу? Үнэхээр гоё юм байна уу? Манай Монгол орнч үнэхээр гоё юм шүү. Гоё юм байна шүү. Тэгээ Цагаан суврагаас доошо буугаад ирэхээр ингэж харагдаж байна.
Ороосоо. Үнэхээр гоё газар байна уу? Энэ хартаа Caterpillar шүү дээ. Ирвэхээ олдог. За энэ доороос аль үнэхээр сүртэй. Кинон дээр байгаа юм шиг. Кино үзэж байгаа юм шиг. Hard work, hard work, hard work, work, hard work, work, hard work, work, hard work, hard work. That's what they say. Hard work, I earn my pay. Hard work, do it every day. Hard work, I get up about 2:45. Hard work, got to go and earn my pay. Hard work. За эндээс манай Монгол орны ямар сайхан байгалийн гоо үзэсгэлэнтэй, гоо зүв тогтцтой, ямар гайхалтай сайхан газар вэ гэдгийг харж болно. Цагаан сувраг бол ийм л гайхалтай газар байна. Тэгээ яг бодтоор нэнчээ ингээ ирээд хараад ингээд үзэхээр бол бүр шаал өөр, үнэхээр сайхан, үнэхээр гоё, гайхалтай сайхан харагдаж байна. Та бүхэн маань ч гэсэн та бүхэн маань энтергээ. Та хэд маань ч гэсэн нэг өдөр ирж үзээрэй. Put my boots on and lace them up. Hard work, got another day's of work. Hard work, that's what they say. Hard work, I earn my pay. Hard work, I get off the rock, I move on down. Hard work, got to go, make the call. Hard work, bringing on the doors in the morning. Hard work, get up, let's go to work. Hard work, you bag up your shoes. Hard work, you load. Stop the cap. За цагаан суврагаас буцаж ирээд хоолоо идчихэд юм хамаа цэвэрлжээд одоо нар жарахт очиж дахиж цагаан сувраг дээр очиж нар жарах үед ямар байдгийг харах гэж байна. Чи тэмээ болоод гэж. За цагаан сувраг дээрээ нар жаргаж яхад ирж байна дахиад. За энэ ард сайхан нар жаргаж байна. Ёстой сайхан царайлаг нар жаргаж байна. За манай цагаан сувраг тэр урд харагдаж байна.
Яа, за өнөөдөр нэг иймэрхүү л өнгөрлөө дөө. Одоо нар жаргаж जैन тэгээд гэртээ хараад унтъя да. Маргааш өглөөс ирээд бас нэлээд хол явна. Баян цаг дээр эхлээ очино. Тэрний дараа хонгор орно. Хонгорт очиод 2 хоног. Тэгэхээр маргааш нэлээд буулгах зам их бий. Маргааш өглөө уулзцаая. Баяртай хамт байсан баярлаа.